Байцгаана уу ингээд Living with Kids подкастын маань 8 дахь дугаар та бүхэнд хүрэхээр бэлэн болоод байна. Ингээд энэ дугаартаа бид дэлгэцийн хэрэглээ ба хүүхдүүд гэсэн сэдвээр ярилцах гээд байж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе явна. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За танаа гэрийн хувьд ер нь одоо пад хэрэглэх ч юм уу те утасны хэрэглээ, компьютерийн хэрэглээ ер нь хэр их вэ? Чи ер нь хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Эсвэл ингээл санаа зовоол яана хүүхдтэй хитрхийг үзүүлчлээ яана хамаг цагаа энд барчлаа ч юм уу тийм тохиолдол хэр их гардаг вэ? Ер нь харцангуй яг хүүхд болоод дэлгэцийн хамаарал манай гэр бүлд харцангуй гайгүй. Гэхдээ эсрэгээр одоо жишээлбэл яг өөр дээрээ дүгнэлт хийхэд бол одоо ажлын харилцаагаар ажлын ачааллаас болоод гэх юм уу миний дэлгэцтэй харьцах харилцаа нэлээ их байдаг. Тэгээд ялангуяа сүүлийн үед одоо тодорхой хэмжээгээр энэ сошиал орчинд юм хийгээд ирсэн чинь бүр их ихсээд байгаа. Ер нь бол өмнө нь одоо жишээлбэл өдөрт яг ажлын миний ажил бас өөр их юун дээр судаг, компьютер дээр судаг, лэптоп ширтдэг. Тэгээд ирэхээр хажуугаар нь бас утас юм уу, таблет хараад ирэхээр ерөнхийдөө сүүлийн үед бол нэг 24 цагийн 3-аас 4 цагт нь бол тасралтгүй юу болчиход байгаа. Яг юм таблет болоод утасны хэрэглээ болчиход байгаа. Тэгээ энийг бас ер нь жоохон хязгаарлая гэсэн маягтай тэгээд үзээд л байна. Ер нь бол тэгээд харин хүүхдийн хувьд бол харцангуй гайгүй. Манай хүүхд бага бахта их үздэг байсан ч гэсэн одоо нөгөө том болцсон. Тэгээд юмны сайн муу бас жоохон ялгадаг болцсон. Тэгээ яриад үг хэлээ ойлгодог болсон учраас харцангуй гайгүй. Манай хүүхд бол нэг өдөрт нэг 20-30 минут телевизэр үздэг. Тэгээд хаяа их үсэх юм бол YouTube-аас нэг баг зэрэг хайлт хийж үздэг. Тийм байна. Ажлын өдрүүдээр тиймэрхүү. Амралтын өдрүүдээр бол арай жоохон тавиад өгдөг цагийн одоо жишээлбэл гэр бүлээрээ нэг бүтэн кино үздэг ч юм уу тийм ээ. Яг иймэрхүү байдлаар жоохон 2 цаг орчим бол байт юм байна. Манай хүүхдийн дэлгэцэн хэрэглээ. За манай хувьд ч бас ер нь аль талдаа заримдаа хитрхэх гэдэг юм шиг санагдаад идэв шүү. Тэгээд ерөөдөө дэлгэцийн хамаарал дэлгэцтэй холбоотой гэдэг чинь бидний үед ерөөсөө тийм утас iPhone юу гэдэг pad tab энэ чи ерөөсөө байгаагүй шүү дээ тий компьютер ч гэсэн дөнгөж л гарч ирж исэн тий. Тэгээд бид нар гадаад байлаа шүү дээ тий. Тэгээ саяхан нөгөө юм гарч ирсэн одоо яг ийм үзэгдэл болохоор бас ямар муу ямар сайн гэдэг тал дээр ерөөсөө нөгөө судалгаа тийм юм бас нөгөө нэг сүүлийн үед л аягүйх гарч иж байгаагаас ш тээх үед л ерөөсөө байдгүй байсан шүү дээ. Бараг л за манай охин ч одоо бас том 10 настай тэгээд манай охин ч одоо дөнгөж нэг 2 маягтайхад нь бит хоёр бараг утас муцаа өгчдөг гэсэн баггүй юу. Гэтэ тэр үедээ ерөөсөө тийм нөгөө нэг нийтэд хандсан хүүхдээ ингэж тоглуулжлахгүй ингэж болохгүй гэсэн тийм мэдээлэлд маш бага явдаг гэсэн болохоор одоо нөгөө муу зөө гэж ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээл өөртөө жоохон завгүй үедээ айгүйх одоо нөгөө YouTube дээр янз бүрийн клипнүүд идэв штэ хүүхдийн дооны тийм юм айгүйх тавьж өгдөгс аахгүй юу. Тэгээд сүүлдээ өөрөө бүр ингээд аль аппликейшн дээр ямар тоглоом байдаг мэдгийг амар мэддэг болцсон. Тэгээл нийлж мэлээл бараг тоглол манай том хүүхдийн үед бараг тиймэрхүү байсан. Тэгээд жоохон томроод эрхийнх нь алдаа тайрна тиймэрхүү мэдээлэлүүд их яваад тий хүүхдэд бас хитрхи тэр үеэр чинь бас нөгөө том хүүхдүүдийн хувьд Counter Strike ч юм уу ингээд янз бүрийн юм донтож хэлсэн штэ нөгөө цонхмогоороо өсрлээ гээл тий тоглоомд донтсон нөгөө одоо шилжилтийн насны арай том хүүхдүүдийн тухай тийм юм гарч яхад л би яг бас хамаагүй тэгж болохгүй маань янз бүрийн тоглоомд оруулж болохгүй маань гэж бодож исэн байхгүй юу. Тэгээ сүүлийн үед одоо ингээд 2 дахь охиноосоо хойш одоо бүр их мэдээллийг байнга аваад тэгээ өөрөө ч гэсэн ингээд айгүйх өөрийнхөө хамаарлыг ч гэсэн айгүйх хиндэг болоод байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө бид нар тэгээд хамгийн гол нь бас яг энэ дугаарын маань онцлог болохоор яг юунд муу юм бэ гэдгийг мэддэггүй шүү дээ. Ерхийдөө муу л гэдэг тий их тоглоомж болохгүй гэдэг тий. Тэгээд тэр чинь бас мэдээж одоо 21-р зуунд бид нар ямар нэг юмыг дэлгэцэн дээр хийхгүйгээр одоо ажил бүтэн ч юм уу юм сурна гэдэг баг байхгүй болчиход шүү дээ.
яаж игээл интернеттэй харьцах хэрэгтэй болно тий. Томчуудын хувьд ажиллаа хийх хэрэгтэй болно. Хүүхдүүдийн хувьд сургуульд нь хүртэл одоо тайп нэвтрүүлээд эхэлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ талаар яриа гэж бодлоо. За тэгээд би мэдээлэлээс эхэлчих үү? За тэгээ. За би болохоор ингээд энд яг ингээд Сесила Натли гэдэг тарих судлаач тийм Каролинскагийн их сургуульд докторант хамгаалсан тийм эмэгтэй одоо нэг ном гаргасан байгаа. Тэгээд тэр ном нь болохоор Distracted гэдэг нэртэй. Brain, Social Media and the Forces Behind It гэж байгаа хгүй. Англиар орчуулах юм бол тэгээд энэ нь 19 оны энэ хавар гарсан ном юм байна. Тэгээд монголоор бол одоо сатааруулагдсан гэх юм уу та. Тэгээд тарих олон нэгний сүлжээ ба түүний ард ба хүчин зөвлөд гэж орчуулдаг ташваа. За тэгээд энэ юм маань яг энэ номон дээр бас яг ингэ муу талууд яагаад муу гэдэг талыг одоо өөрөө тархины судлаач хүн болохоор аюу шинжлэх ухааны юутагаар факттайгаар ингээд баримттайгаар ингээд бичсэн байгаа юм л да. За тэгээд ерөөхдөө бид нэр түрүүн хэлсэнчлэн том хүмүүс за тэгээд нэлийн том ангид сурж байгаа том хүүхдүүд ч юм уу яалтчгүй дэлгэц одоо компьютер тайп уцтай ингээд сайн ажиллаж ийж л одоо нийгэмд чинь амьдрах тийм хуулийн хэлж алхах боломжтой болж байгаа шүү дээ. Гэхдээ энэ хүн бол илүү жоохон хүүхдүүдийн хувьд ярьж байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол бид нэр ингээд нэг настай хүүхдтэй уцаа өгчөн зөв юм уу те энэ талаар ингээд ярилцъя те хэдүүлээ. За тэгээд энэ маань бол одоо дандаа 5-аас доош насны хүүхдүүдэд яаж хэрэглэх вэ талаар тийм зөвлөгөөгийн танилцуулъя гэж бодож байна. Миний өгч байгаа. За тэгэхээр Сесила маань ингэж хэлж байгаа. Тархины хувьд бол хүүхдийн тарих бол ингээд бид одоо төрснөөсөө эхлээл бүх юмыг одоо ингээд нөгөө спонж буюу одоо нөгөө юу шиг ингээд авч идэг. Сорж авч идэг айгүй тийм байгаа. Тэгээд одоо хэдийгээр харьцахгүй тэрийгэ гарахгүй ч гэсэн одоо жижиг үйлдэл олгон тэр хүүхдэд айгүй шин мэдээлэл болоод тэгээд одоо тархины тийм нетворк буюу одоо юм сүлжээнүүдийг үүсгэж идэг байгаа нэ. Тэ бүх олон судлууд ингээд холбогдоод за тэгээд хэл яриа, мэдрэхүү, хараа гэд бүх юм нь хөгжиж идэг учраас энэ үе бол 0-аас 5 насны хүүхдүүд 5 насны хувьд бол хүүхдүүдэд одоо тархины хөгжлийн хувьд маш чухал үе юм аа гэж байна. За тэгээд 2019 оны хийсэн судалгаагаар 2 ба 3-аас өмнөх наснда одоо хит их дэлгэх зүвдсэн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил нь 5 насн дээрээ очиход одоо илүү муу хөгжсөн тий. Тэгээд хөдөлгөөний чадвар нь муу. За тэгээд нөгөө бусад хүүхдүүдтэйгээ харилцах харилцааны хувьд бас ийм дотоо хөгжсөн юм байна л да. Тэгээд энэ хүүхдүүд бол өдөрт хэдэн цаг одоо яг энэ судалгаанд оролцсон хүүхдүүд бол өдөрт 2.5-аас 3.5 цаг үздэг хүүхдүүд байсан юм байна. 3-аас доош насны хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Тэгэхэд 5 настайгаа хөгжил нь үеийнхнээсээ тийм муу байсан юм байна. Одоо үеийнхнээсээ гэхээсээ илүү 5 настай хүүхд одоо яг ямар хэмжээнд байх ёстой гэдээ бас нэг хэмжүүр байгаа тий. Тэрнээсээ муу байсан юм байна. За тэгээд яг энэ судалгааг далимдуулаад бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тийм зөвлөмж гарсан юм байна л да. Гарсан юм байна. Энэ нь бол 2-оос доош насны хүүхдэд огт дэлгэцийн үзүүлэхгүй байх гэсэн тийм зөвлөмж гарсан байна. Тэрэнд нь бол зурагт тайп юу ч орчлох нь шүү дээ. Яа тэгэхээр 2-оос доош наснд хүүхэд ээж аавтайгаа харьцах тий. За тэгээд одоо илүү тийм ойрхон одоо ээж аав нь илүү сайн харьцаж хүүхдээ хөгжүүлэх нь чухал болохоос ш зурагт тайпнаас юу ч суралцдаггүй мэд бид нар л одоо дуу сурж байна ч юм уу ингэж бодож магадгүй тий. Гэтэ тэр бол одоо 2-оос доош насны хүүхдэд ямар ч хэрэггүй гэж үздсэн байна судлаачид. Тийм. Тэгээд энэ маань бас одоо ингээд 2-оос доош насны хүүхэд моторика хөгжүүлэх хэрэгтэй гэж ярьдэн штэ одоо нэг хөдөлгөөний чадвар. Тэгэхээр тэр нь юмн дээр авирах тий одоо ингээд балансаа сайн барьж сурах тий одоо өөр юу гэдэг юм хөдөлгөөний одоо юмыг аягыг ингээд хоёр гараараа барьж сурах ч юм уу одоо эмчийн үзлэгтэр очих айгүйх тийм юм шалгадаг штэ хараа тий хэл ярианы хөгжил энэ нь илүү хөгжих хэрэгтэй болохоос ш
Зурагтнаас болвол ерөөсөө тийм юм авахгүй учраас энэ нь ингээд зурагт үзүүлээд байгаа маань бас хүүхдийн хөдөлгөөнийг хориод идэг. Жишээ нь хүүхд бол өмүүлээд явж байхдаа илүү хөгжиж идэг л гэсэн үг байхгүй юу? Бид нэр болохоор жоохон томоотой байх гад оц мөцөө байруулаад суулгачдээ штэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө буруу ах нэ. За тэгээд энэ эмч маань хэлэхдээ бол бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг ерөөсөө бас дагах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм. Энд нь болохоор нэгээс доош насны хүүхдүүд бол ерөөсөө доотлол 1 цаг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Нөгөө хөдөлгөөнгөө сууж ерөөсөө болохгүй гэж байгаа байхгүй юу? Жишээ нь дэлгэх зүсэх ч юм уу, эсвэл хүүхдийн хөдөлгөөнийг хорой суулгачдээ штэ. Сандал дээр ч юм уу те. Тэгэж ерөөсөө болохгүй учраас тэднэртэй бол одоо яаж хөгжүүлэх вэ гэхээр уншиж өгөх ч юм уу, үлгээр ярьж өгөх ч юм уу те, хамт тоглох маягаар хөгжүүлнэ гэж байгаа. За 1-2 насны хүүхд болохоор бас адилхан. Ерөөсөө зурагт морогт үзүүлж болохгүй те. Одоо энэ нь бол хүүхдэд хэрэггүй 2-оос доош насны хүүхдэд. За тэгээд үзүүлсэн ч гэсэн одоо бага хэмжээгээр нэг дуу ч юм уу ингэж л үзүүлж болох нь шүү дээ. Ерөөхдөө тэгээд ерөөхдөө ээж аавтайгаа харьцаж ч юм уу, багштайгаа харьцаж ч юм уу, том хүнтэй харьцаж тэгж байхдаа илүү хөгждөг юм байна. За ингээ 2-оос доош насны хүүхд юу нь бол ерөөсөө болохгүй гэж ойлгочих болно. Тэгээд 3-аас доош насны хүүхдүүд бас адилхан ерөөсөө 1-ээс их цаг хөдөлгөөнгүй байж болохгүй, суулгаж болохгүй. За тэгээд ерөөхдөө бас ингээд яг жоохноор багаар үзүүлж болох нь байна л та. 3-аас 4 хүрээд ирэхээрээ. Тий. За тэгээд 4-өөс дээш ингээд болоод ирэхээрээ ерөөхдөө бол юм үзүүлсэн ч гэсэн ээж аав нь юу үзэж байгааг нь сайн анхаарад цогтаа суугаад тий энэ юуны тухайгаар чи яаж энэ тайлбарлаж өгөөд ярилцаад тий ингэж бага хэмжээгээр бол үзүүлж танин мэдхийн тийм аппликейшн ч юм уу тий янз бүрийн хүүхдийн дууныг видеонууд, клипнүүд ч юм уу тий энийг ингэж ярилцаж хамт сууж бага цагаар үзэж болох нэ. За тэгээд одоо энэ тархи судлаачийн маань тайлбарлаж байгаагаар бол зурагт их үзэх нь одоо ингээд тархинд бол одоо ингээд юу гэдэг юм те айгаа бага хөгжил авчирж байгаа. Тэ дээр нь бас ингээд хяналтгүй үзэх нь жишээ нь YouTube руу ороод ч юм уу ямар ч аимшиг юм үзэж болно штэ тэ ээж аав нь харахгүй байх юм бол тэрийгээрээ тархинд нуугаас нөлөөсгөөс гадна хамгийн чухал юм хүүхдийн хөдөлгөөнийг хориод дээр нь одоо авах ёстой нойрноос нь хумсалж гин гэж үзэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр 1 настай хүүхэд маань өдөрт ерөөсөө доотлол нь 14 цаг унтах ёстой байдаг. За 2 наст тэгээ дээр нь хөдөлгөөнтэй байх ёстой. Хоол ундаа идэх ёстой тий. Цагаар тэгээ дээр нь одоо ээж аав маань хүнтэй заавал ингээ харьцаж явах ёстой хүүхэд. Тэгжиж хүний харьцаанаас хамгийн хэмиг сурдаг юм үзснээр биш. За 2 настай хүүхэд маань 13 цаг унтах ёстой тий. Доотлол нь 3 настай хүүхэд бол 12 цаг. 4 настай хүүхэд бол 11.5 цаг. 5-аас 6 настай хүүхэд 11 цаг. 7 настай хүүхэд 10.5 цаг. Доотлол нь шүү дээ. 8-аас 10 настай хүүхэд маань доотлол нь 10 цаг. За тэгээ 11 настай хүүхэд бол ер нь доотлол нь 9.5 цаг унтах ёстой байт юм байна. Ингэж зөвлөдөм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэгжиж хүүхэд одоо эрүүл хөгжих нь. Тэгээд 12-аас 15 буюу шилжилтийн насны дээр хүүхдүүд бас л нөгөө нойрны хэрэгцээ маань бүр доотлол нь бас 9 цаг. Тэгээд 16 настай хүүхэд бол 8.5 цаг. За тэгээд 17-оос 8 гэхлээр 8 цаг унтах хэрэгтэй тийм ээ. Том хүний чинь бол яг 7 цаг, 7-оос 8 цаг унтахад болно гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр ер нь аль ингээд ийм доотлол нь ийм цаг унтжиж хүүхэд бол тархин сайн хөгжиж биеийнх нь хөгжилж гисэн яг ингээд чамаараа явагддаг байна шүү дээ. За тэгээд дээр нь хүүхэд маань ерөөсөө 1 цаг одоо зүрхнийхээ ачааллыг ихсгэж хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байна. Одоо тайван гэхэр хүний зүрхний цогцолт чинь нэг юм байдаг шүү дээ тий. Тэрнээсээ арай илүү ингээд зүрх жоохон ачаална гэдэг чинь цусан хангамж маань сайжраад ер нь бол ингээд цусны эргэлт сайжирч байгаа гэсэн үг. Тэгэхээр доотлол нь 60 минут хөдөлгөөнтэй байхыг зөвлөж байгаа юм байна. Тэгтэл дэлгэгт их үзээд байгаа хүүхдүүдийн хөдөлгөөн нь ингээд маш их хоригддог тий. Дээр нь дэлгэгт чинь бас их нойронд муугаар нөлөөлдөг.
дэлгэц их үздэг хүн одоо судалгаагаар бас тэгж харуулсан байна. Дэлгэц одоо унтахаасаа өмнө басангуудаа дэлгэцэл өдөрт хит их дэлгэц ширж байгаа хүн бас нөгөө нойрны чанар тий одоо нойргуудлын бас үүсвэр болсон гэсэн тийм судалгаа байд юм байна. Тийм. Тэгээд бид нар бодоход бол хүүхэд маань бас ингээд за 2-оос доош нас бол ингээд одоо юу гэдэг гэртээ ч юм уу өнгөрөөж байгаа. Тэгвэл сургуулийн насны хүүхдүүд маань бол бас доотлон 6 цагийг сургууль дээр өнгөрөөж байгаа штеп. Ирэх очих цагаа тооцоход бол 7-8 цагч болж магадгүй тий. Тэгэхээр ингээд хөдөлгөөнтэй байгаа сургууль дээр байгаа цаг тэгээд за аав ээжтэйгээ харьцах цаг унтах цаг гэж бодоход бол хүүхдүүд ерөөсөө ер нь бол 1 цагаас 1-2 цаг бол одоо 6-аас дээш насны хүүхд болж байгаа юм тий. Одоо 5-6-аас дээш насны хүүхд үзэж дээтлэн. Тэрнээс их байх юм бол ингээд яаж ч батсан унтах нойр тэгээд энэ хөдөлгөөн тий суралцах цагуудад нь яг нөлөөлчихөж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол хамгийн чухал хилээд байгаа санаа нь бол ингэж их дэлгэц үзснээр за 5-аас доош насны хүүхдүүд бол бүр тархины хөгжилт нь их ерөөсөө муу байх нь. Маш хэмжээтэйгээр бага байх хэрэгтэй. 2-оос доош насны хүүхд бол бүр одоо ямар ч үзэх шаардлага байхгүй. Тэрнээс дээш насны хүүхдэд бол одоо хэдийгээр тайв одоо англи хэл сурж ийн гэл манай ээж аав нар ярьдаг шүү дээ. Янз бүр юм сурж ийн гэд. За тэр сурхаасаа илүү хөдөлгөөнийг хордог учраас эсвэл нойронд нөлөөлдөг учраас хүүхдэд бол одоо тайв янз бүр юмнаас юм сурхаасаа илүү яг хүүхэд наснд л нойроо аваад маш их хөдөлгөөнтэй байж одоо ямар нэг юмтай интеракт хийх нь чухал байгаа байхгүй юу? Одоо хүнтэй ч юм уу харилцаа чухал. Ямар нэг юмтай одоо бодтоор одоо жишээ нь YouTube-ээс үзээд ингэж хийдэм байх гэл бага юм хийдэг юм одоо үзэж байгаа штэ. Янз бүрийн тийм видеонууд хийсэн байдаг штэ. Хүмүүс ингээд юу гэдэг баримлын шавраар юм хийж ин гэдэг. Тэгэл хүүхдүүд чинь тэрийг үзээл амар гоё өөрөөсөө хийж байгаа юм шиг л үзээ суугаад байгаа байхгүй юу? Тэгээ яасан энэ дэр тэгж видео үзэхээс илүү баримлын шавраа өөрөө урдаад өөрөө хийх нь чухал байгаа байхгүй юу? Тэрнээс илүү суралцдаг гэсэн тийм санааг хэлж байгаа. Гар хорооных нь хөдөлгөөн тий гар хорооны хөдөлгөөн гэхээр өөрсдийнх нь тархинд илүү хөгжилтэй сайн гэсэн үг шүү дээ тийм ээ бацаагаад эсрэгээр бол тий яг тийм одоо өөрөө ингээд биеэрээ хийх нь илүү тэр хүүхдэд хөгжилт нь илүү нөлөөлт юм байна. Дээр нөгөө нэг хамгийн одоо миний бас анзаарсан юм гэх юм бол хүмүүстэй харилцаан дээрээ өөрийгөө илэрхийлэх тий хүний ямиг анхааралтай сонсох гэх мэтчлэн ийм яг хүнтэй харилцдаг бодит харилцаан дээрээ дэлгэц их үздэг хүүхдүүд муу эс юм байна. Тэгэхээр энийг бол би нэлээд үнэн байх гэж бодож байна. Анзаараад тахад ер нь ингээд нөгөө гэртээ ганцаараа байдаг юм үздэг хүүхдүүд ингээд мэдлэх тэгээд хүнтэй ярих, хүний нүд рүү хараад ярих. За тэгээд өөрийгөө ойлгуулах тал дээр тэгээд хүнтэй харилцах сонирхол их багтай юм шиг ажиглагдсан л та. Одоо нөө сүүлийн үеийн хүүхдүүд айгүйх тийм болоод байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд Монголд хөдөө очихоор чинь яадаг вүлээ тий. Энд хөдөө ч юм уу ер нь ингээд зарим айлын хүүхдүүд чинь ингээл зөөр солихгүй анаа гэл айгүйх юм яриад тэгдэж штэ тий. Ингээл айгүй сониоч энэ төр тэгэхэд чинь их үздэг хүүхдүүд ингээ анзаараад хаад ялангуяа одоо ингээ гадаадад их байна л да нөгөө бас боломж ихтэй тий хүүхдтэй тайв аваад өгчдөг тий хүүхдтэй утас аваад өгчдөг. Тэгээ нөгөөдөл нь одоо бүр тэндээ орцсон. Тэгээд ингээ анзаарахад бол бас илүү ингээ анзаарах за одоо би өөрийнхөө туршлагаас ярихад бол Монголд ингээд энэ тэнд айлт очиход ингээл хүүхдүүд чи зөөр солихгүй юм яриа л тий танаа хүүхдийн гэдгийг танаа хүүхд хэдэн настай ингээл тий айгүй өөрхөн тэгдэж штэ тэгэхэд чинь энд байдаг хүүхдүүд чинь айгүй өөр штэ баг ингээд мэдлээд би яриа өдгөд баг ингээд дуурахгүй суугаад байдаг ч юм уу тэгээд айгүй тийм юм тийм ээ тий бүрэг гэхээсээ илүү ингээд хүнтэй харилцах сонирхол авахгүй сонирхол нь ерөөсөө тэр нөгөө нэг тайпын дотроо явж байгаа байхгүй юу тий нэг юм барай сууцсан тэгээд би бол ерөөсөө одоо юу гэдэг ямар нэг хүнтэй ингээд харилцан яриа үүсгэх нь ерөөсөө сонирн биш байхгүй тэр хүүхдэд тэгэхээр нөгөө уг нь ингээд угнч байхтай одоо энэ тарих судлаач юм зөвлөж байгаа бол хүүхдүүд одоо хамгийн юм одоо хамгийн энгийн зүйлүүдээс эхлээд суралцах хэрэгтэй тий хүнтэй харилцах одоо хөдөлгөөний одоо юутай болох эвсэлтэй болох тий одоо бүдэрч ундаг хүүхдүүд бас их байдаг штэ одоо хөдөлгөөний эвсэлгүй гэдгээр тэгж унаад байдаг тийм тэгэхээр энэ митийг хүүхэд эхлээд сурах нь хамгийн чухал
За тэгээд дараа нь бол тарих судлаач маань шилжилтийн насны хүүхдүүд рүү орж байгаа. Тэгэхээр одоо шилжилтийн насны хүүхдүүдийн дэлгэц үзэх цаг нь яг шивэдийн хувьд бол одоо ингээд бүр нэлээд ихссэн байгаа. За 90-ад оны хувьд бол одоо ингээд 95-6 оны хувьд бол маш бага байсан юм байна. Нэг цаг ч юм уу тий. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд 5-аас 6 цаг болсон байна гэж үзэж байгаа. Дэлгэц шилжилтийн насны хүүхдүүд дэлгэц үзэх нь. Тэгээд энэ нь бол бүр ингээд хэд дахин өссөн. Тэгээд тэгтэл яг шилжилтийн насны ч юм уу одоо том хүүхдүүд ингээд дэлгэц үзээ, тайп үзээ, уцаасаа бас мэдээлэл олоод тий. Ингээд магадгүй тэднэрт үнэхээр мэдлэг олж очих боломжтой. Гэхдээ эргээгээд энэ хүүхдүүд чинь унтах хэрэгцээ маань буцаад л нөгөө нэг хүүхэд учраас бас л их байгаа. Одоо нойр авах цаг. За тэгээ хөдөлгөөнтэй байх цаг. За тэгээд үүнтэй холбогдуулаад нөгөө хүүхдийн илүүдэлжингийн асуудал гарч ирж байгаа. Одоо хитрхи их дэлгэц үзэх маань бас нөгөө ийм хайнга тийм идэлтийг бий болгодог одоо хитрхи их идэлтийг тий одоо юу гэдэг буудан дээрээ суугаал юм идэх ч юм уу тий ингээд хэр хийдэж байгаагаа мэдэхгүй идэх ч юм уу тий тэрнээс хоолны дуршлыг өвчтдөг гэсэн үг шүү дээ тий хоолны буруу дуршлыг бас ингээд өөгшүүлж өгөх магадлал их өндөр байдаг учраас илүүдэлж. За тэгээ дээр ингээ юм үзээ сууж байгаа хүчин л ямар л хөдөлгөөн хийх вэ тийм биз дээ. Хороноос бас хөдөлгөө сууж байгаа юм чинь. Тэгээд нөгөөний хөдөлгөөнийхөө хэрэгцээг бүр ерөөс хангаж чадахгүй байгаа учраас одоо манай энд бол хүүхдүүдийг хөдөлгөөнтэй байлгах тийм янз бүрийн одоо улсаас тийм үйл ажиллагаанууд явуулж байгаа. Яаж хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах уу тий. За тэгээд хэр удаан хугацаагаар ямар одоо хэмжээгээр хүүхдүүдтэй дэлгэц өгч болох уу. За тэгээд судлаач маань бас хэлэхдээ энэнд аав ээж өөрөг мэдээж маш их байгаа. Яа бид нар ч одоо том хүмүүс одоо ээж аав нь ч хүүхдээ юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг бас ингээд хэлж өгөх зөв чиглүүлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгтэл бид нэр хүүхдээ уцаа өгчөөд өөртөө уцаа ширтээ суугаад идэг. Тэгэхээр өөртөө уцаа барьж иж хүүхдтэй жи үзэж болохгүй гэж хэлж болохгүй. Тэгэхээр хийж сонсохгүй шүү дээ бид нарыг. Өөртөө одоо юу яах нь хамгийн чухал ахнаа. Өөртөө үлгэр жишээ үзүүлэх нь. За тэгээд мэдээж хүүхдэд бол ийм хэмжээнд нөлөөлж байгаа юм чинь том хүмүүст ч гэсэн нойрны асуудлыг нойргуудлын асуудал бий болж байгаа хитрхи их дэлгэцийн хамааралтай хүмүүс муу нойр авах тий бүр цаашлаад одоо ингээ нойргуудал бүрэж байгаа хитрхи их дэлгэц үздэг хүмүүс. За тэгээд дээр нь одоо ингээд гэр бүл дотроо ч гэсэн найз нөхдийн уур амьсгал ч гэсэн ингээд өөрчлөгддөг. Энэ бол одоо ингээд судалгаагаар батлагдсан баа. Ингээд нэг судалгаа хийсэн юм байна. Судлаач маань нэг судалгааны тухай ярьж байгаа. Тэрэн дээр нь бол ингээд за шилжилтийн насны ингээд хүүхдүүдээс одоо том ангийн хүүхдүүдийг ингээд шалгалт авсан юм байна л да. Тэгээд хоёр группт хуваасан. Нэг группийн болохоор одоо ингээд утсыг нөгөө өрөөнд тавиулаад өөр өрөөнд өөр тангимд тавиад тэгээд өөр тангимд ороод шалгалтаа бичүүлсэн юм байна. За тэгсэн чинь нөгөө группийн болохоор утсын цүнгэд нь хийлгээд хажууд нь тавиад тэгээд шалгалтаа бичсэн юм байна. Тэгэхээр ер нь бол яхаа утас дуу мууг нь хаагаад ямар ч байдлаар одоо утсандаа хүрэх боломжгүй л дээ. Хоёлаа. Тэгтээ нэг нь бол нэг утас нөгөө өөр өрөөнд нөгөөх нь утас нь баг ойрхон өөртөө нэг ойрхон байсан гэсэн үг байхгүй юу? Нэг группийнх нь. Тэгсэн чинь уцаа нөгөө өрөөнд тавьсан групп маань 1.5 дахин илүү үнэлгээ авсан байгаа байхгүй юу? Илүү сайн одоо хийсэн шалгалтаа. Тэгэхээр энэ бол бүр ингээд энэ одоо судалгааны үр дүнгээс харахад бол бүр ингээд утас энд байна гэд ботхоор хүний тарих ингээд анхаарал нь тийшээ яваад идэг. 100% бүглэрч чаддаггүй байна. Тийм. Тэгээ яг энэ судалгааг хосууд дээр бас хийсэн байна. За тэгээд хоёр хас ингээд буулгах цаг өгөөд тэгээ хоёуланг ингээд суулгаад за тэгээд хоёр групп болгоод бас нэг групп нь болохоор хоёулаа уцаа ширээн дээрээ тавиад гэтээ одоо нэг думууг нь хагаад саад болохооргүйгээр нөгөө групп нь болохоор уцаа бүр ингээд нүднээс далд газар тавиулаад тий бүр далд хэлбэ. Ингээд судалгаа хийсэн чинь дараа нь судалгааны одоо
Дараа нь хосуудаас одоо тэр яриа хэр сонирхолтой байсан бэ гэд асуусан чинь уцаа даалт хийсэн групп маань болохоор айгүй ингээд хамтрагчтайгаа ингээд ярихад айгүй гоё байсан тий. Хайртай хүнтэйгээ ингээд буулахад их гоё ялаа гэдгсэн чинь нөгөө групп маань болохоор зүгээрээсэн тий. Тэгээ зарим нь бол яг хаа тим ч юу байгаагүй. Одоо тиймж яг хаа зүгээрээсэн. Тийм амар сэтгэл үлдээгээг байх байхгүй юу. Тэгэхээр утас ширээн дээр хахад хүний утас одоо нөгөө нэг анхаарал нөгөө өөрт мэддэхгүйгээр тэнд явж идэг ахна штэ. Тэгэл бас нэр ингээл тийм хүмүүс байдаг штэ. Тэгэл байж байгаа л утсаа шүрч аваад юм шалгаал. Instagram ч юм уу тий. Эсвэл Twitter ч юм уу, Facebook ингээд шалгаал. Тэгдэг штэ тий. Тэгэхээр яг энэ хамаарал чинь хүүхдтэй үүсчих юм бол хүүхдүүд энийгээ бас контролдож чадахгүй хэцүү. Том хүмүүс бид нар чинь бас ингээл уцаа шуурж авахгүй шүү гэж боддог штэ. Ерөнхийдөө ингээл тий. Айгүйх ярьдаг гэж хурал мурал дээр хүмүүс ингээл уцаа бас ингээл эсвэл ингээл хүн юм ярьж байгаад уцаа ингээ үзээд идэг хүмүүс идэв штэ. Айгүй төвхтэй. Биш чинь ингээл өөрийн мэдлгөөлтөгчд юм байна л да. Юу нь яг бүр хамааралтай болсон байна гэсэн үг байхгүй юу. Тэгэл энийг л одоо дэлгэцэн хамаарал гэж хэлээд байгаа. Өөрт нь ингээд айгүй чухал юм ирээгүй ч гэсэн байнга мэйлээ шалгах тий. Одоо тийм зуршил сууж байгаа гэсэн байхгүй юу. Ямар нэг юм одоо тэгээ энэ нь бол яг хаа энд бас нэг тархины судлаач айгүй тийм мундаг би одоо нэг айгүй бас айгүй сонирхоод бичсэн юм ярьсан зэрэг энэ байнга сонсдог Андерс Хансон гэдэг хүн байдаг байхгүй юу? Бас айгүй сонирхолтой ном бичсэн байгаа. Гэхдээ илүү том хүмүүс рүү хандсан. Том хүмүүсийн дэлгэцээ хамаарал гэдэг биднэрт яаж нөлөөлдөг талаар бичсэн тийм хүн ба. Энэ хүн бол бас хэлэхдээ одоо энэ дэлгэцийн хамаарлаас болоод бас бид нэр одоо харилцаандаас өөрчлөлт гарч ийна гэсэн тийм үг хүмүүсийн хооронд тий харилцаанд өөрчлөлт гарч ийна. Тэгээд яг үнэндээ бол хүн ингээд зүгээр уцаар ярих ч юм уу фейсбүүкээр чатлах гэхээсээ илүү уулзаа өдөөдөө хараад тий юу гэх тийм одоо ингээд уулзах нь бол хүнд илүү юм яг хүний тэр одоо сошиал хэрэгцээ буюу одоо нийгмийн хэрэгцээг хангаж өгд юм байна. Хүнтэй харилцах. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө өөрөөр хэлбэл нөгөө амьд харилцаа гэж ярьдаг шүү дээ. Яг зөв. Тийм. Амьд харилцааны хэрэгцээ биднэрт ерөөсөө бүх хүнд байдаг. Энэ бол ингээд хүний нөгөө одоо ерөөсөө амьтантай харьцуулахад хүний нэг тийм ялгарах онцлог ялгарах хэрэгцээ нөхгүй юу? Одоо нийгмийн амьтан гэж ярьдаг шүү дээ хүний чинь. Яг тийм. Тэгэхээр тэрийг бол яг зарим хүн үнэхээр боломжгүй одоо ингээд гэрээсээ холч юм уу ингээд яг сошиалар ч юм уу ингээд найз нөхдөд харьцаад авдаг гэж болно. Гэтэ айл болох ингээд хүн бие биетэйгээ өдрөө нь хараад үйл хөдөлгөөнөөс нь ингээд тэгж харьцах нь одоо тэр амьд харилцаа маань илүү чухлаа гэсэн тийм санааг илж байгаа. Тэгээд хоёлаа яг миний бодлоор одоо хүүхд рүү чиглэж байгаа юм чинь дараа бас энэ Андерс Хансны судалгаа тэгээд яг энэ хүн үзэл бодол яг энэ талаар бас ярилцвал том хүмүүс рүү хандаад ээж аав нар руу хандаад ярил бас их сонирхолтой юм гэж бодсон. Тэгээд энэ Андерс Хансны яг хүүхдтэй холбоотой нэг юм ярьж байсан нь хүүхд бол ингээд хаяа уйдах нь хүүхдийн тархинд бас сайн гэж байгаа байхгүй юу? Хүүхд уйдахаараа бас ингээд янз бүрийн юмыг сэтгэж олдог. За тэгээд нөгөө нэг фантази сэтгэлгээ буюу одоо төсөөлөн бодох чадвар яг зөв. Хийсвэрлэх гэж ярьдаг шүү дээ бид нэ. Хийсвэр сэтгэх, төсөөлөн бодох чадвар нь одоо хүүхд уйдахад ингээд одоо илүү хөгжиж идэм байна л да. Тэгээд уйдсан үедээ хүн чинь орчин тойрноо харна тий өөрийнхөө гар хөлийг адаглаад харна. Орчинтойгоо илүү сайн танилцдсан юм байна. Тэгэхээр хүүхэд уйдж гин гэд бас уцаа ингээд өгөөд тах нь бас их буруу юм байна. Уйдсахтаа тархи нь амарч байдаг. Дээр нь бас эргээгээд орчинтойгоо илүү танилцаж дэлгэх цаарсаас хамаагүй дээр байдгаа гэсэн тийм мэдээллийг өгсөн Андерс Хансон гэдэг хүн. За ер нь бол хүүхдэд дэлгэцний хамааралтай өөрийгөө ч гэсэн дэлгэцний хамааралтай болсныг яаж мэдэх вэ гэдэг юм бол
сая би хэлсэнчлэн одоо байн уцаа шүүрж аваад хараад л тий ерөөсөө тэмтэл нэг юм маш чухал юм байгаа юм шиг ингээл ямар ч юмд анхаарал нь төвлөрөхгүй тий ийм байвал та одоо ингээ хамааралтай болцсон байна. Хүүхэд чинь ч гэсэн одоо ингээ за болно гэлэхэд уйлж ойрлоод л ерөөсөө салж хацаж ядаад л тэрнээсээ тий тэгэл ээж аавынхаа хэлж байгааг ингээд дутууд улмыг ойлгоод тий ерөөсөө ингээд одоо биеийн дагаа ирнэ ухаан санаа нь өөр газар яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол энэ бол ерөөсөө хамааралтай болсон хэрэг юм байна. Аха. Тийм. Яг зөв. За тэгээд энэ дээр ингээд зөвлөмжүүдийг уншчихъя. Одоо яг гэр бүлд зориулсан юм зөвлөмжийг бас өгсөн байсан. Тэгээд энэ нь бол хүний тарих нь бол цагт 5 минут бол ингээд заавал тарихаа амраах хэрэгтэй юм байна. Одоо юу ч бодохгүйгээр гэсэн үг шүү дээ. Юу ч бодохгүй, юм сонсохгүй, ямар нэг юмд анхаарал хандуулахгүйгээр. За тэгээд энэ нь бол эрүүл мэндийн хувьд маш чухал учраас аль болох 5 минут хүүхд дээрээ ч гэсэн тий одоо жишээ нь 30 минут юм үзүүлсэн бол 5 минут жоохон амраа. За минийх одоо энийг эзэгцэлчих тэгээ жоохон амарч аваад дахиад 15 минут үзээч гэх юм уу тий. Босоод оруулдаг ч юм уу, жоохон юм уулгаж идүүлдэг ч юм уу тий. Яадаг чи ингээд ямар нэг байдлаар 5 минут ингээд жоохон юм бодохгүй зүгээр ингээд бид нэр одоо нөгөө байнга хийдэг юм а бодохгүйгээр хийдэг штеп. Жишээ нь энэ усыг яаж уух вэ гэж боддгоо штеп тий. Зүгээр л ингээд алхахтаа ч гэсэн яаж одоо ингээд зүгээр гараа алхахтаа нэг их яаж алхах вэ, хөлөө яаж тавих вэ ч юм ингээл тархиа ажилуулдаггүй штеп. Автоматар суудсан учраас ингээд тархи маань амарч идэг штеп. Иймэрхүү үйлдэлүүдийг хийхэд 5 минутын амралтыг цаг болгон өөртөө гаргах хэрэгтэй юм байна. За дээр нь гэр бүлэрээ ямар нэг прожект дээр ажиллах, ямар нэг одоо жижиг хөрхөн одоо юм бодож олох нь штэ үйл ажиллагаа гэртээ хийхтэй гэрээрээ одоо суугаад эвлүүлдэг тоглоом эвлүүлдэг ч юм уу тий эсвэл одоо нэг ямар нэг хөөрхөн жижиг юм эхлүүлээ тэрийгээ одоо болж өгвөл өдөр болгон нэг жоохон зарцуулах тэрэндээ 15 минутыг ч юм уу 30 минутыг ч юм уу болж ивэл нэг цагийг зарцуулаад гэр бүлэрээ хийх тэр нь мэдээж дэлгэцээс хоол гэсэн үг шүү дээ. Гар хөл хөгжүүл. За парк дээр гараад бөөнөрөө дасгал хийх ч үед юм уу тий. Эсвэл одоо 30 минут гэрээрээ алхах ч юм уу. Ингээд ийм сонирхолтой жижиг юмнууд олоод жижиг ийм хөөрхөн үйл ажиллагаанууд олоод тэрийгээ тогтмол ингээд хийх юм бол тэр одоо ингээд хөвшөөд ирэх тусам хүүхэд дэлгэцэнд одоо анхаарал нь юу яхаа болт юм бэ? Дэлгэцэнд одоо гол анхаарлаа өгөө болт юм байна. Аха. За тэгээд за хүүхдтэй чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх бас ямар нэг юмыг олох тэр нь бол ном унших хойж болно тэг дэлгэцээс өөр юм үзгээс өөр юм оёх ч юм уу эсвэл ямар нэг бүжгийн курс спорт курст аль болох явуулах ч юм уу тэг эсвэл ямар нэг юм хөдөлгөөнтэй байх нь хүүхдийн эрүүл мэнд болон тархины хөгжилт ерөөсөө маш чухал гэдгийг бүр ингээд биологийн талаас нь ч бас ингээд судлаад ирэх нотолцсон юм байна. Одоо хөдөлгөөн хийгээд хүүхд ялгарч идэг тэр гормонууд маань тэг хүүхдийн тархины хөгжил, биеийн хөгжилд ямар чухал вэ гэдгийг ерөөсөө тархины судлаачид бүгд хэлж байна. За ерөөхдөө миний цуглуулсан мэдээллүүд бол яг иймэрхүү байна. Тэгээд илүү анхаарал татсан зүйл гэх юм бол яг хөө бид нар мэдээж ямар нэг дэлгэцгүйгээр бас одоо амьдрахад хэцүү болсон 21-р зуунд тэрийг зохистой хийх нь маш чухал юм байна. Тэгээд энэ насанд тааруулсан энэ зөвлөмжүүд нь бас их таалагдлаа. Жишээ нь бид нар бол манай бодоод тахт манай охин ч одоо нэг настай хатаас YouTube үздэг л хийсэн. Тэгэхээр 2-оос доош насны хүүхдэд бүр огт хэрэггүй гэдэг одоо гэдэг бол бас маш хэрэгтэй зөвлөгөө байна. Тийм байна. Би бас энийг саяас энэ юм уншиж байхдаас олж уншсан яг энэ тухай. Тэгээд ер нь бас өмнө нь огт мэддэггүй байсан юм шийсэдөө миний хувьд бас гэд бас тэгж бодчихлаа. Би бас хүүхдээ нэг нас жоохон гарантай хахт нас үзүүлдэг байсан байгаа аахгүй юу? Ойролцоогоор 2 настай хахт нь. Ерөнхийдөө түрүүн бас Мэндигийн минь хэлсэн дээр ярьсан дээр бол нэлээд олон зүйлүүд бол давхцаж байна. Тэгээд яг давхцаагүй гэд ганц 2 зүйлийг бол хэлье гэж бодож байна. Одоо жишээлбэл нөгөө ингэдэг штэ их дэлгэцийн хамааралтай болчхоор нойр мууддаг
нойргүй болчдгоо гэд тэгж байгаа. Тэгээд энэний маань цаад процесс нь ер нь юу юм бэ гэдэг гэх юм бол одоо яг энэ сүүлийн жилүүдэд ялангуяа энэ 2012 оноос хойшоогоо бол яг энэ чиглэлийн одоо мэдрэл талын тий мэдрэлт хэрхэн одоо энэ дэлгэцэд нөлөөлж гин гэдэг юм уу да тий энэ дэлгэцээс ялгарч байгаа энэ цэнхэр туяа буюу blue light гэдэг юм чинь бидний одоо нойронд хэрхэн яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг талын судалгаа бол ялангуяа Америкт Нью-Йоркийн их сургууль, Харвардын их сургууль, Канадын Торонтогийн их сургууль гээд Англи гээд маш олон орнуудад энэ талын судалгаанууд хийгдэж байгаа. Одоо ч гэсэн хийгдсээр байгаа юм байна. Тэгээд энэ дээр яг тэр нойртой холбоотойгоор аваад үзэх юм бол энэ дэлгэцнүүдээс мань бол ерөнхийдөө ингээд харанхуушин ер нь ингээд юм цэнхэр туяа ялгарч идэм байна. Тэгээд тэр цэнхэр туяа мань буцаад өдрийн туршид бол одоо жишээлбэл нарнаас ч юм уу ингээд үзэгдэх гэрлийн нэг хэсэг нь штэ тийм ээ тэр цэнхэр туяа чи өөрөө тэгээд нэг 400 орчим нанометр долгионы урттай гэрлийг бол бид нэр цэнхэр гэрэл гэж нэрлэдэг байгаа. Тэгээд яг тэр гэрэл маань өдрийн туршид бол одоо жишээлбэл бидрийг амар цэрэглэн цовоо байлгаж идэг тийм ээ анхаарал төвлөрөлтийг сайжруулж идэг тийм чухал гэрэл юм байна л да бидний эрүүл мэндэд харин яг тэр гэрэл маань шөнийн цагт одоо ийм харанхуй нар шингэснээс хоошоогоо одоо бид нар ямар нэгэн байдлаар дэлгэцээс тэр гэрлийг ингээд ойлгож авах юм бол одоо эсрэгээрээ одоо бидний нойронд одоо нойр хүргэж идэг нойрны гормон гэж ярддаг мелатонин гэдэг гормоныг одоо саатуулчихдаг юм байна. Тэрний идэвхжлийг нь бууруулчихдаг юм байна. Тэгэнгүүт одоо яг тэр одоо харанхуй болоод гормонууд маань ингээд идэвхжээд тэгээ бид нар яг унтах гормондоо ороод амрах өстэй байтал чинь амраа тэгээд яг тэрний үндсэн дээрээс нөгөө яг одоо бүхэл бүтэн 8 цагийн нойр те жишээлбэл насан туршид дээр аваад үзэхэд 8 цагийн нойр тэгээд тэрэн дээр чинь яг голт нь 3-аас 4 цикл явдаг гүн унталт гэж байдаг. Тэгээд энэ бүтэн гүн унталтаа авч иж бид нэр одоо чанартай нойроо аваад маргааш ирчүүдийг сэлбэдэг байтал одоо яг тэр чанартай нойр авах яг тэр үндэс болсон гормоныг нь саадуулчт юм байна цэнхэр гэрэл нь. Тийм учраас одоо бид нойр гүйдэлд хүрдэг тийм ээ. Тэгээд нойрны горим алдагдсанаас болоод одоо жишээлбэл чихрийн шижин, зүрх судасны өвчин, янз бүрийн хавдрууд, тэгээ сүүлийн жилүүдэд ер нь хүүхэд томгүй айгүйх нэрвэгдээд байгаа тархалтын асуудлууд бол энэ нойрны тэнцвэр буюу нойрны баланс алдагдсантай холбоотой байд юм байна. Тэгээд миний бас уншсан Харвардын их сургууль болоод тэр Нью-Йоркийн их сургуулийн хамтарсан тэгээд профессор Ребека гэдэг хүний профессорын хийсэн судалгаан дээр бол энэ талаар бол нэлээх дэлгэрэнгүй бичсэн байсан. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд яг хамгийн сүүлдээ тэр одоо шинжлэх ухааны өгүүлэлсэн л да. Тэгээд тэр өгүүллийн эцэст нь бол тэр профессор маань болохоор одоо унталт одоо чанартай нойр гэдэг нь бол одоо бидний амьдралд тэгээд бидний эрүүл мэнд урт удаан наслахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм хүчин зүйл юм гэд илүү их ингээд тодорхойлоод бүр ингээд хайлайт хийсэн байсан бохгүй тодруулаад тийм учраас ер нь аль болох зохистой хэрэглэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь одоо орой үеийн цагаар харанхуушин илүү энэ талын энэ дэлгэцийг зөвгүй байх нь илүү их чухал шүү гэдэг зүйлийг тэр энэ судалгаан дээр онцолж өгсөн байлээ. Тэгээд 2-3 судалгаа яг ингээд зэрэгцүүлээд уншиж хахад ер нь бол энэ neuroscientist буюу энэ нөгөө мэдрэл судлаач нар тий илүү их одоо сүүлийн жилүүдэд энэ цэнхэр гэрэл болоод нойр тэгээд буцаага тэр хөдөлгөөн гэдэг энэ талын судалгаанууд руу бол илүү их орж байгаа. Тэгээд энэ дээр илүү их анхаарч үзэж байгаа гэдэг нь бол бас харагдчихжээ. Тэгээд тийм болохоор бол ер нь бол түрүү манай менди маань яг хүүхэд дээр тийм ээ илүү одоо насанд нь тохирсон дэлгэцийн хэрэглээг одоо тохиромжтой хэрэглээг ярьсан болохоор одоо яг энэн дээр үндэслээд тэгээд
өөрсдийнхөө хэрэглээг болж өгвөл тодорхой хэмжээнд зохистой хэрэглээд тэгээд ялангуяа тэр харанхуй болсон байхад энэ хэрэглээг нь огцон бууруулах хэрэгтэй юм байна гэдэг энэ санаа гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг энэ цэнхэр гэрэл болоод тэгээд энэ илүү их нойроо сайжруулахтай холбогдуулаад бас мэрэгжлийн мэдрэл судлаачид тарих мэдрэл судлаачид бол ийм 2-3 зөвлөмжийг өгсөн байт юм ээ. Энэнд нь болохоор болж өгвөл унтахаас 2-3 цагийн өмнөөс эхлээд энэ цэнхэр гэрлийн хэрэглээ буюу дэлгэцийн хэрэглээг хязгаарлах. Одоо зурагт байдаг юм уу, гар утас байдаг юм уу, тийм ээ. Тэгэх юм бол одоо хамгийн багадаа 1 цаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд боломжтой бол 2-3 цаг, хамгийн багадаа 1 цаг огт харахгүй байжгаад унтах юм бол одоо яг нөгөө түрүүний хэлдэг нойрны гормон өөрөө ингээд байгалийнхаа жамаар нийлэгжээд тэгээд одоо бид нар чанартай сайхан 8 цагийнхаа нойрыг авах нэ. За тэгээд мөн унтахаас өмнө аль болох цахилгаан хэрэгслүүдээ өрөөний Wi-Fi байдаг юм уу, тийм ээ? Одоо жишээлбэл гар утсаа байдаг юм уу? Илүүх өөрөөсөө хол тавих хэрэгтэй байдаг юм байна. Одоо нөгөө өрөөнд оруулж тавьдаг ч юм уу эсвэл унтраах гэдэг энэ зөвлөгөөг бас өгд юм байна. Тэгээд нөгөө талаар өдрийн цагт болоод оройн цагаар ямар нэгэн байдлаар дэлгэц харах гэж байгаа бол нөгөө энэ цэнхэр гэрэл буюу болоод одоо хэд ягаан туяа гэдэг UV туяаг юу яадаг хязгаарладаг тийм хамгаалтын шилнүүд байдаг штэ. Тийм шилнүүдийг бол зүүхийг зөвлөдөг юм байна. Тэгээд бас яг энэ юутай холбоотой цэнхэр гэрэлтэй холбоотойгоор бас энэ дэлгэцийн хит хэрэглээтэй холбоотойгоор бас сүүлийн жилүүдэд ер нь нэмэгдэж байгаа өвчлөлийн тоонд бас ерөнхийдөө бол энэ нөгөө нүдний эвэрлэг бүрхөвч гэж байдаг шүү дээ тий. Нүдний хамгийн гадна талынх нь энэ эвэрлэг бүрхөгчийнх нь одоо тол үүсэх эсвэл одоо тэр нь бүр бүхэлдээ цайх гэдэг гих мэтчлэн тийм одоо эвэрлэг бүрхөгчийн гэмтэл айгүйх үүсэж байгаа юм байна. Энэ нь бас яг энэ түрүүнсэн судалгаан дээр бас нэлээх гараад тэрнтэй холбогдуулаад бас энэ дэлгэцийг одоо хэрэглээгээ хязгаарлах, зөв зохистой хэрэглэх тухай судлаачид болоод эрдэмтэд зөвлөсөн байна. Хэвээ хэрэгтэй зөвлөгөөнүүд юм тий. Ерөнхийдөө бол яг нөгөө тархинд явдаг механизм тийм ээ. Одоо яг яаж нөлөөлдөг вэ гэдэг талаас энэ яг шинжлэх ухааны бүтэн өгүүлэлээс авахгүй судалгааны ажил. Тэгээд тэндээс нөгөө механизм талаас нь тайлбарлсан байсан. Тэгээд энэтэйгээр ингээд нэмээд хэлэхэд бол өмнөх манай юуны цэцэг дэлгэр эмчтэй хийсэн подкастын дугаар дээр минь тий одоо хүүхдүүдийн одоо тархлаатай холбоотойгоор бас яг энэ дэлгэцийн хэрэглээний асуудлууд үүсч гарч ирж байсан тийм ээ. Одоо хөндөгдөж гарч ирж байсан. Тэгээд тэр минь ямар учиртай вэ гэдээ одоо сонсож амжаагүй хүмүүс ахын бол одоо хүүхдүүд маань одоо ямар нэгэн байдлаар дэлгэцийг одоо удаан үзээд тэгэх юм бол нэгдүгээр хөдөлгөөний дутагдлаас болоод одоо ямар хөдөлж байх хэвээр одоо булчин шүрмэс нь хөдөлгөө гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хөдөлгөөний дутагдалд орох, тэгээ жингийн эдлүүдэлд орох, тэрнтэйгээ үүсээр одоо хэтэрхий их дэлгэц үтсэн хүүхдийн бүтээл сэтгэлгээ хийсвэрлэн бодох сэтгэлгээ нь бол алдагдчихдаг. Тийм учраас бол энэ нь бол хөгжгөө болчдөг учраас бол хүүхэд буцаагаад тэндээсээ нөгөө хүүхэд одоо жишээл өөрийнхөө хийсэн зүйлээс өөрийнхөө бүтээсэн зүйлээс ирч хүч одоо тийм урам зориг одоо аз жаргалыг мэдэрч идэм байл та сэтгэл хангалуун байдлыг яг тэр мэдрэмжийг одоо хүн дэлгэцээс авч чаддаггүй учраас буцаагаад одоо тэр сэтгэл жоохон гундуу байх эсвэл уурцаартай болох гэдэг тал руугаа ордог. Тэгээд бас нөгөө талаас тэр аз жаргалтлын одоо тэр мэдрэмжүүд минь өөрөө хүүхдийн дархлааг илүү сайжруулж идэг гэж эмч мэн бол хэлж исэн. Тэгэхээр энэ мэн бас одоо дэлгэцийн хэрэглээ маань буцаагаад одоо хүүхдийн маань эрүүл мэндтэй дархлаатай бас илүү уялдаа холбоотой байдаг юм байна. Тэгээ бас нөгөө талаараас эцэг эхчүүд маань сайн менди маань ч гэсэн хэллээ тийм ээ хоёлаа.
өөртөө үлгэр дуурайл үзүүлэхгүй хүүхдтэй мянга болчи хийх хэрэглээ гэж бол хэлээд нэмэргүй. Энэ нь буцаагаад харин хүүхдэд маань өөрт нь одоо стресс болоод тийм ээ одоо тэр нь одоо хүүхдийг одоо өөртөө ихтгэлгүй болгох ч гэдэг юм уу эсвэл одоо сурлагын амжилтанд буурах ч гэдэг юм уу одоо ямар нэгэн байдлаар хүүхдийн сэтгэл зүйд бас нөлөөлж идэг учраас бас гэр бүлээрээ аль болох зохистой хэрэглэх хүүхдүүдийнхээ эдэргээд хэрвээ хүүхдүүдээ телевиз үзүүлэхгүй л гэж бодож байгаа бол өөрөө ч гэсэндээ одоо тийм юугүй тийм ээ одоо өөрөө өгөөжгүй одоо тийм баймбай уцаан үздэг эсвэл одоо өөрөө өгөөжгүйгээр их компьютер дээр олон цаг суудаг ч юм уу тиймэрхүү байдлаас өөртөө эцэг эхчүүд л хязгаарлах зайлшгүй шаардлагатай байх нэ гэж ойлголаа. Тийм ээ. Яа. За ер нь бол ингээд юу яагаад хэлэх юм бол тий дүгнээд хэлэх юм бол ер нь бол нэгдүгээр ээж аав нар маань өөрсдөө үлгэр жишээ үзүүлээд өөрсдөө дэлгэцийн хамааралтай юу гүй юу тий би яах ёстой вэ гэдгээс эхлэх нь байна. За тэгээд нэр бүгдээрээ л хүүхдтэй хайртай хүүхдийнхаа эрүүл мэнд хүүхдийнхаа төлөө байдаг учраас ядаж хүүхдийнхаа хажууд уцаа болох хэрэгтэй байх нэ. Ажил дээрээ тий гадуур явахдаа ганцаараа явахдаа бол тэр уцыг ашиглаж болно тий ажиллаа хийж болно. Гэртээ байх үедээ бол бас аль болох утас дэлгэцийн тийм зүйлүүдээ бас болох хэрэгтэй байх нэ. Одоо бид нэрийг бас ингээд айгүйх уяад идэг юм чинь байдаг штэ. Ялангуяа сошиал медианууд тий Twitter, Facebook юу ч байдгийн тий. Тэгэхээр би бол гэртээ ер нь бол очиод уцаа мартчихдаг. Үндээгээд тэгээд заримдаа нэг дуудлага ирсэн ч гэсэн хараагүй ижидэг. Тэгээд яг миний хувьд бол ажил мэжлийн хэрэгцээтэй хүмүүс бол би 6-аас хойш дуудлага үйлчлэгээ хаачдаг байхгүй юу? Нөгөө шууд одоо voice message ч юм уу одоо дууд мессеж ч юм уу эсвэл одоо залгасан гэд би дараа нь ингээд дараагийнх нь өглөө 7-наас эхлээд миний утас ажиллаад эхэлдэг байхгүй юу? Тэгвэл миний хувьд бол тэр арга их зүгээр. Тэгээд утас байнга дуграал ингээд саад болоод ахгүй тий. Тэгээд мэдээж ажлын би бол одоо орой 6-аас хойш ямар нэг ажилтай холбоотой юм хийх дурггүй. Өдөр нь угаасаа ингээд аягүй тэрэнд чинь энийгээ зарцуулчихж байгаа учраас орой бол гэр бүлтэйгээ байх. Санагдчихс би баг энийг 2 жил хэрэгжүүлж байгаа хаа. Их зүгээр юм билээ. Тэгэл орой цэнэглэл тэгэл тэгтэл уцааныг хардаг. Тэгэл бусдаараа л цүнхэндээ орчдөг. Угаасаа 6-аас хойш би холбогдох боломжгүй. Тэгээд гэрийнхэн болвол одоо жишээ нь дүүмүүч юм уу тий энд гэрийнхэн дуудлага бол орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр сонсогддог. Бусад дуудлага бол сонсогдохгүй гэсэн бүртгэгдээ авчдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бол над дээр их хэрэгждэг. За тэгээд дээр нь бас нэг утасныхаа уцаа хаяад тэгээд нэг уцаа айгүй үнтэй цаагаад хайцсан учраас тэрэндээ бас жоохон гимшээд одоо жоохон юу гэдэм бэ арай нэг дэлгэцэн жижигэн тийм утас барьдаг болсон. Тэгээд яг тэр нь одоо банкны төлөлт хийх за хаяа нэг мессенжерээр шалгах уцаар ярих за тиймэрхүү хэрэгцээнүүдийг хангацдаг. Гэхдээ одоо амар гоё том дэлгэцтэй гоё камертай утас энэ төр биш болохоор тэрэндээ аяг цаг зарцуулдаг юм билээ. Одоо гоё утас авчаад юм чи ямар нэг одоо аппликейшн 9 шидэм ингээл оролддог штэ тий. Тийм огт байхгүй болсон. Тэгээд зураг аавна. Тэгээд ихгээд аавна. Тэгээд яг хэрэгтэй үедээ би жишээ нь ажил дээрээ л Instagram, Facebook юм уу тиймэрхүү завсарлаганаар ч юм уу тиймэрхүү юмнууд дээр одоо арай ингээд гимшилгүйгээр орж юу яадаг. Шинжийн цагаар ч юм уу, өдрийн хоолны цагаар ч юм уу тэгээд юм хамааш шалгаад пост бичээд ингэчдэг. Тэгээд мэдээж подкасттай маань холбогдоод бас Facebook руу орох нь жоохон ихсчээд байгаа сүүлийн үед. Бичих тэрнээс бас Facebook-ийн аппликейшн миний утсан дээр байдаг байсан байхгүй юу? Дандаа мессенжер нь байдаг гэсэн. Яг адилхан юм байна хоёулаа. Таачдаг байсан. Тэгээд сайн ингээс яалтчгүй подкастын шаардлагаар Facebook-ийг яг аппликейшн суулгаж аваад тэгсэн. Тэгээд ерөөхдөө хүн яг иймэрхүү юм сонсоод өөрөө ингээд нэрээ одоо дэлгэцийн хамаарал гэж юу илээ гэд ингээд дүгнэлт тэгээд ирэхээр одоо хэрэггүй ингээд уцаа ингээд авах жахтаа бас хүн бодоод болчдөг юм билээ. Над дээр юм өөр хэрэггүй ингээд хүмүүсийн юмыг уншаад ингээд яадаг штэ.
Тэгээ юу Аха. гэдэг найз нөхдийнхаа ингээ яасан мэн ийсэн мэн гэж сонирхоод тэгээ сууж ягаад ингээ цагаа харахад 1 минутад 15 минут өнгөрцөн байгаа байхгүй юу. Тэгээ Тийм тэнгүүдээ за одоо энэ нэг байлиг гэж шууд хаагаал цааш нь тавиал тэгэл тэрэн дээр бас гайгүй сайжраад байгаа гэж өөрийгөө бодож байгаа. За тэгээд иймэрхүү миний хувьд бол хувийн туршлагууд байна. Тэгээд дээр нь одоо энэ олон тархины судлаач мундаг хүмүүс биологийн талаас нь ч тэгээд одоо энэ нийгмийн харилцаа сэтгэл зүй талаас нь ч ингээд болол хүүхдэд болол маш их анхааралтай хандах ёстой. Цагийг нь болол хязгаарлаж өгөх ёстой. Хараа хяналтайгаар үзүүлэх ёстой гэсэн тийм зөвлөгөө өгч байна. Том хүмүүс бид нэр өөрсдөө ч гэсэндээ одоо бас нэг юмд анхаарлаа хандуулж чадахгүй дээр нь бас одоо ингээд яг том хүмүүс рүү хандаад хэлэх юм бол сэтгэл хямрал тас нөлөөлж байгаа нэг хүчин зүйл гэж тарих судлаачид маань үзэж байгаа юм билээ. Тэгэл яг зөв. Олон нийтийн сүлжээнд орох тусмаа хүнтэй өөрийгөө харьцуулдаг янз бүрийн юм бол гардаг учраас гэтээ энэ тухай бол хоёулаа дараа ярьсан дээр ах. Яг талаар. Тэгэхээр ээж аав нартай хэлэхэд бол хүүхдээ юу үзэж байгааг сайн анхаараарай. Янз бүрийн муухай юмнууд бас их тавигддаг болцсон. Янз бүрийн юмнууд их сонсогддог болцсон. За тэгээд дээр нь шилжилтийн насны том хүүхдүүд бол одоо ингээд насан болоог байхад бас Facebook, Instagram дээр ингээд аккаунт нээчдэг одоо юм юу өөрөө гэсэн хуудастай олчдаг. Тэгээд бас тэн дээр чинь том хүмүүс янз бүрийн сайн юм тавьдаг хүмүүс их байдаг штэ. Тэгэхээр бол миний бодлоор бас юугүй одоо тэгээд тэр одоо олон нийтийн сүлжээ чинь хүнийг донтуулах тийм угаасаа бас маркетинг одоо маркетинг хийж байгаа нэг хэлбэр хүнийг донтуулах, урамшуулах маягаар ингэж донтуулах лайк аваад хүн гой санагдаад ийм бас маркетинг барьдаг учраас бид нэр одоо ингээд бас жоохон өөрсдөө том хүмүүс бас ингээд донтоод байхад чинь манай хүүхдүүдэд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр айл болох 13-аас доош насны хүүхдүүд бол миний бодлоор Facebook, Instagram аккаунт хэрэггүй юм шиг санагддаг. За тэгээд яг зөв ингээд ороод найзууд нээгээд өөртөө ингээд ирэх юм бол тэрийг хяналтайгаар ашиглуулах нь маш зөв. Тэгэхгүй бол бас янз бүрийн хүмүүс янз бүрийн бичиж олон тэндээс хүүхэд ямар янз бүрийн сэтгэл санааны болон ямар нэгэн дарамт болж одоо авч болно. Тэрнээс болоод амиа орлсон бас мэгнэлтэй жишээнүүд маш их байдаг учраас ер нь аль хүүхдээ том болтол маш хяналттай анхааралтай хэрэглүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ээж аав хэдүүлээ үлгэр жишээ болоод үзүүлээ ямар ч сан гэртээ яг энийг ингээд баримтлах нь зөв юм байна. Бид нар л өдөржингөө хүүхдтэйгээ байдаггүй орой хараад л хүүхдүүд сургуулиас ирээд хэдхэн цагийг цаг өнгөрөөдөг учраас энэ хооронд бас хүүхдүүд нь ээж аав нь сурцны хэрэглээгээ багасгаад амьд харилцаагаа ихсгүүл аль алинд нь маш хэрэгтэй сайхан амьдрах боломжтой байх нь байна. Аха тэглэх байхгүй угаасаа гэр бүл гэдэг маань л эцээ бидний одоо хамгийн үнэт зүйл тийм ээ одоо хүн төрөөд одоо өсөө том болоод тэгээ хорвоогийн жамаар явдаг нь л тодорхой юм чинь тийм ээ энэ байгаа амьдарч байгаа хугацаанд хайртай татныхаа хүмүүстэй сайхан халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээд гэр бүлээрээ олон сайхан дурсамжийг бүртээд амьдрах чинь л одоо бидний хамгийн том зорилго юм шүү дээ. Тэгээд яг энэ болгоныхаа эцэст нь одоо Японы сургууль хүмүүжүүлэгч нар одоо ялангуяа одоо энэ цэцэрлэг тэгээд энэ бага сургуулийн багш нарын бол яг энэ сошиал хэрэглээ, интернет хэрэглээ энэ дээр одоо өгдөг зөвлөгөөгөөр энэ өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд энэ дээр бол бас Япон бас харцангуй бол өндөр технологийн орн тийм ээ бид нар бүгдээрээ мэднэ. Тэгээд бас цахим болоод янз бүрийн тийм тоглоомнууд бас маш их байдаг. Одоо PlayStation ч гэдэг юм уу янз бүрийн тийм тоглоомнууд маш их байдаг. Тэгээд энэ болгонд одоо тэрпэтрэнгүй бид нэр зайлс хийж чадахгүй учраас мэрэгжлийн хүмүүс бол хүүхдтэйгээ аль болох ээж аваад ярилцах хэрэгтэй. Ярилцаж ойлгуулад яг хэрэглээ эхлэхээс өмнө заавал ямар нэгэн байдлаар жоохон том одоо жишээлбэл бага сургуульд орсон хүүхдүүд юм уу эсвэл цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд бол харьцангуй одоо цаг нүдлээд эхэлсэн байдаг учраас одоо цаг нүдэлж эхэлсэн цагаас нь эхлээд одоо ярилцаад тэд нэрийг ердөө баг гэж голохгүйгээр ярилцах том хүн шиг нөгөө талаар бас
буцаагаад цаг тогтоож өгөх хэрэглээнд нь одоо жишээлбэл одоо чи өдөрт одоо 30 минут л телевизэр юм уу видео тоглоом тоглох хэрэгтэй. Тэгэхгүй бол чиний эрүүл мэндэд буцаад ингэж нөлөөлт юм аа гэд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдүүд ойлгодог. Энийг болол хамгийн их зөвлөдөг. Тэгээд дээрэс нь буцаагаад л нөгөө ээж аавууд өөрсдөө хүүхдийн үлгэр жишээ юм шүү. Та хүүхдээ ямар хүн болохыг хүснэ? Өөрөө тэр хүн шигээ байхад таны бодож байгаагаас хэд дахин илүү сайн хүн бий болно гэж одоо яг одоо миний хамгийн сайн мэддэг манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь яг төгсөлтийн баяр дээр нь тэгж хэлж байсан. Тэгээд 50 гаруй жил хүүхдийн цэцэрлэгийг одоо ахалсан цэцэрлэгийн одоо захирал багшийн төгсөх ангийн хүүхдүүдийн ээж аав төгсөн зөвлөгөө бас ийм байлаа. Тэгээд бидний өнөөдрийн подкастыг цаг заваа гаргаж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Би айгүй олон подкастн дээр хэлнгээ мартаадсан бас нэг тусгай хүмүүст баярлалаа гэдгээ хэлэх хэрэгтэй байх. За тэгээд мэдээж ингээд оюуны даал баярлалаа гэдгээ байнга хэлдэг. Хамтдаа бас ингээд маш сонирхолтой ээжийн хувьд ч гэсэн ингээд өөрөө байнга өгчих юм гоё чөлөө цагаа өнгөрүүлэх бас нэг юм сонирхолтой подкаст хийх юм одоо шинэ юу гэдэм бэ? Шинэ үйл ажиллагаа олсондоо баяртайгаа. За тэгээ дээр нь бит хоёрыг бас ингээд ар гэрээс маань маш их дэмжиж байгаа. Тэгэхээр подкастын маань логод бол бас манай оюунагийн нөхөр нь оролцсон байгаа. Дээр нь манай хамаатны манай үеэлдүү маань бас энэ хөөрхөн зургуудыг гараараа зурд юм шүү. Компьютер дээр одоо өөрөө зурдаг. Тийм. Тэгээд дүүдтэй маш их баярлаа. Тэгээд танаа харсан бах Энди гэдэг ингээд гарын үсгээ бичсэн байдаг. Хөөрхөн зургийг зурж өгдөг. Тий. Би бас маш баярлалаа. Тий, айгүй хөөрхөн сонирхолтой тий. Тэгээд дээр нь бас манай нөхөр бас одоо подкастын маань ихэнд явдаг тэр аяыг хийж өгсөн байгаа. Тэгээд нөхөртөө маш их баярлалаа. Тэгээд манай подкастыг бас ингээд ойр татны найзууд одоо хамаатан садан хайртай хүмүүс байна бас сонсдсон байлээ. Тэгээд сонсоод бас их гоё зөвлөмжүүдийг хийдэг, урмын үгсийг өгдөг та нартай маш их баярлалаа. За тэгээд манай том охин маань хүртэл ингээд нэмрэл аваад ээж юм хийж байгаа гэд одоо тэр ихэнд хэлж байгаа ай тэгээд тэр хүүхд хоёр ял бас манай нөхөр хүүхд хоёр агаа тэгээд тэр хоёртаас заавал энийг бас тохиолдуулаад баярлаа гэж хэлэх нь зүйтэй байх. Гэртээ бас яг баярлаа гэдгээ сайн илэрхийлээгүй ч магадгүй. Тэгээд подкастаараа дамжуулаад олон хүмүүсийн өмнө бас баярлаа гэж хэлвэл гоё санагдчихэв. Тэгээд бид хоёрыг дэмждэг найз нөхөд ар гэрийнхэндээ дахин баярлаа гэд хэлье. Маш их баярлалаа. Тийм. Бид хоёр бас дөнгөж сайхан ярьж байлаа тийм ээ. Одоо бид хоёр одоо эхлээд подкастаа за юу ч гэсэн эхлээд хийгээд үзье зүгээр л хоёлаа хийл гэсэн их гоё сэтгэл байсан тийм ээ бид хоёрт бол одоо гоё мэдээлэл хүргэе. Тэгээд нэг ч ихсэн хүүхдийг ингээд гоё ад жаргалтай иргэн болгож нөлөөлөхөөр төлөвшөгт нь одоо нөлөөлсөн тийм гоё зүйл хийя гэд энэ хөө төслөө эхлүүлж исэн. Тэгээд тодорхой хэмжээгээр одоо хөөрхөн цаг хугацаа яваад 3 сар гарсан болчээд тэгээд тодорхой хэмжээгээр бас талархал илэрхийлэх нь зүйтэй хаа. Маш их баярлалаа Мэнди. Харин тэгээд сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа. Яг энэ дэлгэцийн хамаарлын талаар нэг ээж маань бид хоёрт бүр 2 сарын өмнө санал болгочихсон. Энэ талаар ингээд подкаст хийж болох уу? Гоё мэдээлэл цуглуулад гэдэгсэн. Тэгээд та бүхэн бас комент хийжээ, санал хүсэлтээ байнга бичиж байгаарай. Бид хоёр чадах хэрээрээ тэ хөгжилтэй орнууд энд гарч байгаа шинэ судалгаа тэ хаана одоо аль болох хөл нийлүүлээд ингээд хэрэгтэй мэдээллийг аав ээж нартаа хүргэх, аав ээж нар хүүхэд өсгөж байгаа хүмүүс хүргэх зорилготой байгаа. Яа тэгэхээр бид нар бас хүн болгон өөр мэрэгчлээ тэр ойлгон хүүхдийн хүмүүжил хүүхдийн одоо яаж төвөсөх яах вэ ийхүү гэдэг талаар бас бид нэр хүүхдэд хайртай ч гэсэн мэдээлэл айгаа бас багтаа явдаг заримдаа заавч болдоггүй. Тэгэхээр энийг бас хөнгөчлөх зорилготой юм шүү. Манай подкаст маань тэгэхээр комент бичээд саналаа хэлээд
сэдвийн санал бас хэлж байгаарай. Зөндөө ээж нар маань ингээд сэдвийн санал хэлж байгаа. Тэгээд аауд маань бас их сонсдсон билээ. Ажиглаадсэн чинь айгүй олон аауд шеэр хийж лайк дарсан байсан. Тэгээд үргэлжлүүлээ сонсоорой. Аавуудад бас ямар зөвлөгөө хэрэгтэй вэ? За өөр ач гучаа өсгөж байгаа, зээгээ өсгөж байгаа өвөө эмээнэр үйж болно те. Дүүгээ хардаг ах эгч нар үйж болно. Та бүхэн саналаа заавал бичээрэй. Тэгээд подкастыг маань сонсон дахин баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа бас маш нэгэн сонирхолтой сэдвийг бэлтэж байгаа учраас бүгдээрээ дараагийн дугаараараа уулзцгаая. За баярлалаа бүгдээрэнд нь. Баяртай.